Бүгд найрамд Монгол Ард улсын засгийн газрын урилгаар бүгд найрамд ардчилсан Солонгос Ард улсын засгийн газрын төлөөлөгчид 7 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод өргөсөн ирлээ. Ардчилсан Солонгос Ард улсын сайд нарын тэнхимийн дарга Маршал Геймерсэн, хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга Багдан, гадаад явдлын яамны сайд Намир, Хойд Солонгосын ардчилсан намын төв хорооны орлогч дарга Хочун Тхек, Шинуда намын төв хорооны орлогч дарга Ким Бенжэ, элчин сайд Хомдон Чэр нарыг нөхөр Самбуу, Цэдэнбал, Дамбан нарын зэрэг нам засгийн өдрөдөх хүмүүс ухтан мэндэлээ. Солонгосын сайд нарын тэнхимийн дарга Маршал Геймерсэнд бүгд найрамд Монгол Ард улсын Улаанбаатар хотын гарнизоны хүнд харуулын захирал рапорт өглөө. Энерүүд үндэд зочдтой цэцгийн багц барьлаа. Бүгд найрамд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Цэдэнбал, бүгд найрамд ардчилсан Солонгос Ард улсын сайд нарын тэнхимийн дарга Геймерсэн нар Монгол Солонгосын ард түмний өнүүрдийн найрамдлал хамтын ажиллагааг эхжүүлэхийг өрөөж үг хэллээ. Солонгосын засгийн газрын төлөөлөгчдийг нийслэлийн төв боломжинд орж ирэхэд олон мянган хөдөлмөрчид баяр баясгалантай хүлээн авч байна. Нийгмийн дайнд хэлмэгдсэн Солонгос их нутгаас эргэн босгож, соёл ахуйгаас эсгэлүүлж байгаа Солонгосын баатарлаг ард түмэн ба Монголын ард түмэнд инх жаргал, аюулгүй байдлыг хүсдгээрээ инх тайвны агуу их гэрүүлэх юм. Засгийн газрын ордонд сайд нарын зөвлөлийн дарга Цэдэнбал Солонгосын засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч Монгол Солонгосын найрамдлал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа хөгжүүлэх, тус хоёр орны ашиг тусад холбогдолтой зарим асуудлын талаар саналаа солилцож, хоёр засгийн газрын хамтарсан мэдээллийг гаргалаа. Маршал Геймерсэн тэргүүтээ бүгд найрамд ардчилсан Солонгос Ард улсын засгийн газрын төлөөлөгчид Сүхбаатар явуулсан бунхан цэцэг тавилаа. Манай эрхэм зочид Монголын ард түмний гараар үдийн босгогдсоор жилээс жилд өргөжин цэцгэлж байгаа эх орны өмнө нийслэл Улаанбаатар хотын байдалтай танилцлаа. Зочид улсын төв мөчид байгаа дэлхий дахинд ховордсон бүхэн гөрөөс, хар сүлт, хярс, цагаан зэрэг их мэтийн ан амьтад, сэрүүн бүсэнд ховор амьдардаг алтан гургалтай, хотон зэрэг шувуунуудыг сонирхлоо. Одоогоос 70 сая жилийн өмнө Монгол оронд амьдарч байсан махчин өлөг хөрвөлийн хэлхээ ёс зэргийг зочид их сонирхцгаалаа. Зочид Монголын ард түмний эрхчлөө тусгаар тогтнолын төлөө ань бие өгсөн зөвлөлтийн баатарлаг армийн байлдагчдын дурсгалд бүгд найрамд ардчилсан Солонгос Ард улсын засгийн газрын төлөөлөгчд гэсэн дуудтай цэцгийн сүлжээг тавилаа.
Манай хүндэт зочид Солонгос сургуулийн зуны байранд ирлээ. Монгол ээжийн ариун гар дээр торнын өсөж байгаа залуучууд Солонгос их нутгаас ирсэн ах эгч нартайгаа илгэсэг дотноор уулзж байгаа нь ёстой сэтгэл хөдлөн байна. Пионерийн тугыг өргөөд 3 дугаар ангийн онд сурлагтан Жийсэн хоо нөхөр Кэмерсэнд мэндчилгийг хүргэлээ. Илгэсэг дотн зочид ба наман засгийн удирдах хүмүүст пионерийн улаан бүчийг зүүж хүндэт пионер болголоо. Ард түмнийхээ эрхчлөөний төлөө тэмцэж амиа өгсөн эцэг эх халамжит сэтгэлээрээ вайжуулсан монгол эхчүүдийн алдрыг бид игнэх татгалж Монгол Солонгосын найрамдлыг бэхжүүлэхэд хизээч бэлхэн гэж илэрхийллээ. Нөхөр Кэмерсэн Солонгос хүүхдүүдийг өөрийн үр сад шиг инкрилэн өсгөж байгаа Монголын ард түмэн түүний наман засагт халуун талархлаа илэрхийлж баярыг хүргэлээ. Солонгос багцууд Монгол, Орос, Хятад, Солонгосын ард түмнүүдийн найрамдлын мужийг бүжиглэж үзүүллээ. Солонгос үндэсний бүжиг наадаж байна. Дөрвөөс 6 наснда Америкийн яргачдын хөнгөлөөс болж төрсөн эцгийнхээ элбэрд ээжийнхээ ангир шарваргнаас үүр тагтсан Солонгос багчууд Монгол ээжийн ариун гар дээр ингэж торнон хүмүүжижээ. Зочдыг маршалж явуулсан энермжит ажиглалын комбинатын ажилтан ажилчид, инженер техникүүд баяр хүргэж өгдлээ. Маршал Кэмерсэн дэргүүтээ Солонгосын засгийн газрын төлөөлөгчид ноосны фабрикийн эрх тасаг, цэмбиний фабрик, хромын заводын ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн хөдөлмөрчдийн амралтын талбайд өргөн цуглаан боллоо. Энэ цуглаан дээр улсын их хурлын дэргүүлэгчдийн дарга нөхөр самбуу Солонгосын наатарлаг ард түмний орон нутгаа бүрэн төгс тохинуулах гэсэн эрмэлзлийг Монголын ард түмэн сэтгэл төгөлдөр дамжина гэж хэллээ. Маршал Кэмерсэн Монголын ард түмэн та бүхэнд Солонгосын ард түмний мэндчилгээг уламжлаж эх орныхоо цаашдын цэцэглэлтэд их амжилт олохыг ёроолоо. Манай залуучууд биеийн тамирын хөдөлгөөн хийж зочиддоо сонирхууллаа. Солонгосын засгийн газрын төлөөлөгчид манай улсад зочлон ирсэн нь тус хоёр орны ард түмний найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд чухал үйл явдал боллоо.
Маршал Гиммерсэн манай ард түмэн Агдуу Монголын ард түмэнтэй байгуулсан нөхөрлөлөө өндөр үнэлдэг бөгөөд энэ нөхөрлөлөө цаашид улам дэхжүүлнэ гэж хэллээ. Генерал зочдтой эцгийн багц барьж цэцэглэж байгаа Солонгосын ард түмэнд талархал уламжлалаа. Нам засгийн удирдах хүмүүс, дипломат корпусын хүн, нам олон нийтийн байгууллагын төлөөлөгчид хүндэт зочдоо үдэж байна. Солонгос өнөөдөр хоёр хэсэгт хуваагдж байгаа ч гэсэн Солонгосын ард түмэн хизээч сэтгэл бодлого нэгтэй явж их орноо нэгтгэн цэцгэл өрнө гэдэгт монголчууд бид итгэж байд юм. Баяртай нөхөд минь сайн сайхныг өрөөе.